одоо тий дэндүү шунаа тий шунлаас ч болоо хомголцоод шүү дээ тий хүнд ер нь ингээл ганцхан юм уу хоёрхан өрөө хэрэгтэй л байтал тий одоо тэр тий бүр 100 өрөөтэй байшинтай ч хүн байж гин цэвэрлж чадахгүй 10 өрөөтэй хүн байж гин улам шуналтай бол 2 давхар өрөө бай. За тэр чинь цэвэрлэхийн тулд хүн аваад ажиллуулахын тулд тий одоо мөнгө олохтой зэрэг чинь тэр хүнд мөнгө олж өгөхтэй зэрэг чинь одоо бизнес хийх болно. Гэтэл бизнес хийж чаддгүй юм болохоор одоо төрийн аль багш нар тэгж нөхдөд бол одоо ингээл 3 4 давхар хаус барьц гинт нөгөө авилгын мөнгөөр баяжаад авчихгүй. Тэгээд ингээд том хаус авсан чи гинт дөөдг нь хаагчихгүй тий. Тэнгүүд тэр чин зөндөө олон өрөөтэй. Гэтэл тэр одоо ингээл авгаатаа ингээл баг одоо миний үеийн нэг хүн байлаа гэхэд ингээл 2 хүүхэд нь хөвчлэн бид нар цөөхөн хүүхдүүд нь гараал явчихсан. Эхний нөхөр хоёулахнаа үлдчихэж байгаа. Гэтэл ингээл 5 6 тий 7 8 өрөөтэй дунджаар байна. Гэтэл тэр чи хэн цэвэрлэх юм? Тэгээ нөө аваа нэг 8 өрөө цэвэрлэх. Тэр хоёрт ерөөсөө унтаж хонох ингээд нэг юм уу 2 өрөө л хэрэгтэй. Тэгээ тэр чинь цэвэрлэгч аав. Цэвэрлэгч аваа ямар ч хэрэггүй байшин гэж цэвэрлэл. За тэгээ тэгвэл цэвэрлэгч энэ гоё байшинтай байх гэсэн хомголцох одоо нөгөө шунах нэг ая тухтай байх хүслээсээ болоо хүнд гайхуулах сэтгэлээсээ болоод тий нөгөө хүмүүс чинь ингээд нэг дараа юм чинь болж өвлөн бод. За энийг ингэх юм бол энэ бол нэр үнэн мангар. Тий. Энэ нэг тэгээд олуулаа ингээд гоё. Тий гоё олуулаа тэгээд таллаас нь тий ингэмээр байгаа байхгүй. Тэгээд танд нэг тоогдчиход цаашаа ягаад явна шүү дээ. Задраал дэлгэрэл явна шүү. Тий гоо өөрөө гоё хийцэн шүү дээ нууга. Яг зүгээр наад чи зүгээр жоохон техникийн л юу хэрэгтэй байгаагаас биш тий. Тэгээд нэг багшаас асуучвал хорон санаа олгосоор зэрэг аюул цаг үргэлжид нүүрлэх олон айц төгшөр бий болох. Энд ч одоо дандаа л биенээс айс энэ их хор биендээ хорн хариулж байгаа сууч одоо алхам тутамдаа шүдрөөсөө хүртэл айдаг цаг нь болчиход байгаа юм шүү дээ. Одоо ядаж явах камер гэдэг юм ер нь баахан камеруудаас тэ нэр гэртээ хүртэл аюул зоож штэ ажил дээрээ гэртээ бүх хүнээ тагнан чагнан тэ. Тэгэл эн чинь энэ хувь хүнд цохолдох боловсрох үрнэ гэж штэ. Ийм хайц төгшөртэй би болчиход байгаа юм шүү дээ. Болчиход тий. Чи одоо энэ 30-аад оноос хойш орж ирсэн буруу үзэл буюу энэ байшин барилга буюу суурь амьдрал буюу аятух ашиг алдардаг энийг л зорилгоо болгоцсон. Маш жижиг юм зорилгоо болгоцсон байгаа бол монголчууд энэ байшин бариагүй хацуурын босгоогүй ашиг алдар түлэг тэрний төлөө яваагүй ерөөсө алтан үеийн гэдэг үлээ одоо энэ 70-80 настай урлаг соёлын улсуудыг тий бүгдийг л алтан үеийн гэдэг штеп энэ үеэс чинь тэр алдар гэдэг юмны төлөө явсан уралдаан л эхэлсэн байна штеп өөрөөр хэлбэл нөгөө монголчуудын цэрлж ирсэн тавьж ирсэн буруу ном гэдэг чинь одоо манай энэ алтан үеэр л эхэлсэн байх нь штеп энэ үед л хамгийн анхны зохиолч нацагдорч гэдэг хүн гарч ирсэн ингээл дээс ингээд тэрнээс өмнө жигтэн гоё улсууд яж хахад хийжээ шүү дээ тэрийн тухай. Тийм тэрнээс өмнөх улсууд чинь хамгийн гол нь даруу тийм энгийн байх ухаан гэдэг чинь өөр энгийн байна гэж өөр агуу тэр агуу юмд суралцж байсан. Тэр агуу том зохиол хэлсэн сургаал юм аа. Нэг бол ардын аман зохиол, нэг бол богдын лөнтөө. Ингээд яшдаг тэр өөрийнхөө нэрийг гаргасан сонирхол байхгүй шүү дээ. Тэр нэрийг гаргасан сонирхол гэдэг маань өөрөө одоо энэ баруунаас орж ирсэн энэ маань өөрөө монголчуудын өөрсдийнх нь төвчж ирсэн энэ юу л байгаа байхгүй юу? ертөнцийн 8 ном гэдэг энэ юм. Тэгэхээр чинь бид нар энэ замаар явчихсан өнөөдөр тамирчтан тэр том тэмцээнд бэлдээл алдрын төлөө яваал энэ те алдартай олон медальтангууд магтаал цаашаалын өмнөхийн төлөө манай дээд үеийнхээ явцгаачихсан те өөрөөр хэлбэл буруу ном ингэж орж иржээ яаж орж ирсэн бэ энийг л сайхан бүр олуулсан маш дэлгэрэнгүй гаргаж ирж яриа тиймэр байна те тийм байна. Өстой гоё юм байна юу. Ямар сайхан юм сонсч байгаа. Тэгээд эндээс чинь бид нар бол энээс том юм. Өөрөөр хэлбэл нөгөө бодис сэтгэл гэдэг агуу үзэл. Энд ч өөрөнгөөр одоо энэ 3 дахь нь гарч ирж байна. Зовлонгоос ангижрахын тулд ангижрах гэхлээр яад юм бэ? Энд чинь дандаа зовлонд уушдаг юм. Ангижрах гэхлээр яад юм бэ гэдгийг бурхан багш өөрөө гол нүзэлсэн байна шүү дээ. За яад энэ тул за ангижрах гэдэг зовлонгоос ангижрах нь үний юм аа. Жишээлбэл би ийм болцсон байна гэд нөгөө нэг төсвүүдийн 6 багшийг дарахын тулд тэр л гайхамшигтай шийдвүүдийг үзүүлсэн байдаг шүү дээ тэр. Энэ дээр чинь гол нь хүн болгон хүрч чаднаа болноо чи өөрийгөө голохын хэрэггүй гэдэг багхгүй юу. Тэгээд хоёр төдгөрийг хорих нь үнэ зовлонгоос ангижрах үнэн буюу бас хорихын үнэн гэдэг юм. Энэ сэтгэлийн гэм энэ мунхаг энэ нисванаас үүдэгдсэн энэ 10 харнаг бол тий. Энээс ч энэ бүх зовлон гараад байна шүү дээ. Энэ зовлон чи хаахын тулд энэ шалтгааныг чи хорж чаднаа хорих нь үнэн шүү гэдэг байхгүй юу. Ингээ хорчих юм бол чи энэ зовлонгоос ангижрах нь үнэн шүү.
зовлонгоос ангижлахлаараа ямар болдгийм бэ гэхээр ийм чадлыг олдгийм шүү гэд өөрөө ичид хувилгаан чадлаа үзүүлээд тий. Тэгээд эрхчлээ амар амгалан ийм сайхан төрд юм гэ өөрөө биеэр үзүүлчихэд дараа нь яасан байх нь за энэ замаар явж үрд юм гэж зам гэгэрэл зовлонгоос ангижрах зам үнэнээ намлсан байх нь. Энэ бүхэн тэгэхээр зэрэг бид нар бурхан ганданд очиж буян хийгээд байдгийн гол утга учир нь бурхан болно гэж над бүх ном уншигддаг юм гэдэг байхгүй юу. Бодмөрийн зэрэг дээр тэгж тайлбарласан тэгж голон заасан байдгийг. Шууд хийгээд шууд бусыг үднээс бүх ном тухайн хүнийг уншилж байгааг бурхан болохын тухайд тийм аа. Өөрөөр хэлбэл бурхан болно гэдэг маань ийм бурхан багш адил ийм ичид уралдаан чаддаг олгохын тухайд тийм аа тийм. Тэгээд харин шууд бус гэдэг чинь янз бүрийн тухайн хүн тааруулж янз бүр байж болно тийм. Энэ бүхнийг дараалах юм бол зэрэг дарааллыг олох юм бол энэ 3 юм аа гэдэг ингээд бодмөрийн зэрэг гэдэг юм шодрор маань өөрөө бичигдсэн байх нь богцонхоо. За. Тэгэхээр зэрэг яг энэ хамгийн товч нь мөрийн 3 эрхэм буюу ламжаа номсон гэж хэлдэг. Тэр нь болохоор зэрэг нэгдүгээрт аглагтгаар энжим магадгар гэдэг байхгүй юу. Хоёрдугаарт жанчилсан бод сэтгэлийг өсөв. Гуравдугаарт ингэснээрээ хоосон чанарыг олно. Тэгэхээр зэрэг бурхан багш болон бусад бүх үеийн гэгээлтүүд яасан байх нь эхлээд аглагт гарсан байх. Тэгсэн шүү дээ тийм. Тийм учраас энэ номыг эхлээд лам нарт энэ тэргүүн заадаг байхгүй юу. Энэ лам нарын энэ тэргүүний сурах хүчиг гэж байгаад энэ амьдралыг хүлээснээс ангижрах. Одоо та бүхэн тэр 8 өрөө байшингаар шилж байгаад ямар их хүлээсэнд байдгийг гаргалаа шүү дээ тийм. Энэ хүлээснээс яаж ангижрах вэ гэдэг тус бүрийн өөрийн туршлагаа хаваалцсан тэр бүхнийг төвөрлөн бүтгсэн энэ номыг лам нар бол нэхлээд үздэг. Энэ бодмөрийн зэрэг гэдэг миний авсан ном энэ аахгүй юу. Тэгээ мөрийн 3 эрхэм гэдэг нь эхлээд аглагтгаар дараа нь бод сэтгэлийг татуул. Яаж татуулах вэ гэдэг нь бодичраа автраа гэдэг одоо дэлхийд нэлээд төгсөн нэр үнэтэй болсон. Чандтойг гэдний энэ манай бадраллам ухаарах бяцлах гэгэрхөө ухаарал бяцлал гэгэрл гэдэг үнээр нэрлэлчихсэн гэгэрлийн зам гэдээ бас товчхон нэрлэлчихсэн энэ жишээ зам мөрнөд гэхгүй. Тэгээ үр дүнд нь хоосон чанарыг олно. Одоо энэ мэл богд чинь мэл богдын гэгэрсэн түүхэн дээр би жишээ авсан байхгүй юу? Тэр өстэй гоё тий. Бодит төгштэй. Бодит төгсөж байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ мэл богд чи яадаг вэ гэхээр чинь зэрэг одоо ингээд өөрөө шууд нисээ явж идэг те. Лавгахын нөгөөд хараач хүн хараа нисэж яана гэлдэг шин те. Тэгээд өөрөө ингээд шууд үйл дуудаж авчраа нөгөө арайчин бод сургаал айлтахын тулд үхрийн өөрөөс нь нөгөө зам таарсан энэ аав хэрэг болно гэчихэд тэгээ шууд бороо оруулаад өөрөө үхрийн эврийн дээр зүрт нь ороо суучдаг шүү дээ. Тэгээ чи наан орж ирч чадах нөгөө гээд гэтэл энэнийг өнөөдөр тэр нөгөө квант юу чинь ороод ирэхлээр зэрэг тийм юрусын тэр ичид байж болох нэ гэдэг юм руу энэ рүү орох гэдэг шүү дээ. Тэр цаад каунт оруулж тийм. Тэгтэл энэнийг хамгийн гол нь бид нар туршаадын туршилтаар батлагдаад энэ нотлогдоод энэ гээд байгаа боловч яг хоосон чинэрийг олсон тохиолдолд амьдрал дээр энийг үзүүлээд байж байгаа юм шүү дээ. За тэр мелогчиг тэр дгүү маа гэхэд тэр бороог оруулах нь шүү дээ тийм. Гэтэл тэрийг эднэр хийх чадахгүй байгаа. Тэгэхээр энд хүрэх энэ хоосон чинэрийг онох арга нь юу байдгийг бэ гэдэг чинь гол нь энэ хамгийн аварна гэсэн сэтгэл үсгэнэ штэ. Энэ бод сэтгэл. Энэ арга өөрөөр хэлбэл түрүүнд энэ дээр гарсан штэ. Энэ зөв арга. Энэ зөв аргаар орохгүйгээр энэ оройгүй эрдэмт гарна гэж байхгүй гэдгийг буддизм гол нь хэлсэн байхаа. Бурхныг ухаанд хэлсэн байх нь штэ. Тэгээ энэ зөв арга гэдэг байгаа энэ юу цагшгүй нэгөөс хөөж гэдэг байгаа энэ бод сэтгэлч гэдэг байгаа энэ буянт номч гэдэг байгаа тийм. Энэ юм чи юу юм бэ гэхээр зэрэг хамгийн амтныг би аварнаа гэдэг энэ бурхан адил болно гэдэг энэ зорилгыг өөртөө үсгэчгээд тэгээд энэ зорилгынхон төлөө яах вэ гэдэг энэ гоё дараалал нь өөрөө одооны энэ хүмүүс үзэхэд бол үнэхээр гоё өөрөө шууд ингээд аваад хөтлөөд ороо явчихдаг гэдэг байхгүй юу. Гол нь энэ руугаа бид нар орох чөлөөгүй энийг эрдэмгэж яваад байна шүү дээ. Одоо өнөөдрийн физикийн шинжилгээ хоо энд чинь өнөөдрийн техник технологийн төгжлөө гэж яваад байгаа бол энэ техник технологич явж ирж байгаад энэ хоосон чанар дээр хүрээд ирсэн энэ биеийг бид нар хэд ч хувилгаж болох юм шиг байна, болох юм байна. Энийг магадлалын он тодорхойгүй гэж байгаа боловч энэ өөрөө бид нар тодорхойгүй гэж байгаа боловч бид нар туршилтаар ингээд болох гэдэг нь болоод байна гэдэг байгаа шүү дээ. Гэтэл нөгөө атомын нөгөө электрон бомбсын шилжилт хөдөлгөөн дээр тэднэрсэн туршаад байгаа шүү дээ тийм.
Тэгээ яг амьдрал дээр тэгээд тэр нь бас эдгээр эрдэмтний хүрээнд хамраад байна шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ шинэ нэрэнд орох гол шилжилт чинь хоосон шинээр хүндрэлтэн бүх нийтээрээ ороо явуучих тийм боломж байна. Тэр юм дээр монголчууд ингэж хөгжиж ирээд өнөөдрийн энэ он цагийг заасчээ. Энэ заасан он цаг ёсоор явжээ. Энэ юм руугаа орё л гэсэн зүйл. Одоо энэ тэр зовлонгоос ангижрах үнэн гэдэг чи одоо бурхан багш өөрөө ичид хуйлгаан чадлыг үзүүлээд амар амгалан эрхтэй гэж ийм байдаг юм а гэдгийг үзүүлсэн бол Монгол үндэстэн өөрсдөө 99 оны 7 сард ингэж богдоон залнаа гэдгийг хэлсэн. Энэ ёсоор болсон. Бид нар богдоон залаад энэ тэр эрхчлэн амар амгалан тэгш эрх шударгаас гэж юу гэдгийг тэр бүхнийг өөрсдөө биеэр эдлээд явж ийсэн. Тэр ичидийг бол хүн болгон мэддэг хийх олон хүмүүс байсан, үзаарсан хүмүүс байсан гэх мэтлэнгээр монголчууд дагуу юм их байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ рүү бид нар ийм гайхамшигтай юм хэдүүлээ нэг байсан бол хоёр болоод хоёр байсан бол хориулаа болоод энийг гаргаж ирж ярих гэсэн гэж боддог байна. Харин тийм байна, тий. Тийм байна. Тэгэхээр чин зэрэг одоо жишээ нь энэ хүнийг олон хувилж болох нь байна гэж тэгээд байгаа байхгүй юу? Одоо тэр нөгөө сансар докторгон бүцгээд энэ дээрээс шахаад нэлээд юм яа өгч нөө тэр араач мачин өөрийгөө 3 болгочоод алинд нь бүр хүү гэж асуугаасаж яадаг штэ тий. Тэгвэл энэ чинь гол юм нь энэ бодитгэлийг дадуулах буюу энэ ирээдүйд энэ хамаг амтныг яаж аврах вэ гэдэг юм дээр шин тэр аглахт олон жил суудгийн гол утга учир нь байсан юм шиг байлаа штэ. Ирээдүйд намайг ойлгоно одоо бол ойлгох юм байхгүй л гэдэг штэ тэр сургаал номон дээр. Тэгээд эн чинь бас ингээд бие урсгалгачаад тэгээд чулуу шидсэн чинь буцаад бие болчиход энэ нэг чулуу тэглээд ингээд буцааж урсгалаад тэгээд нөгөө чулуугаа авахгүйлаад энэ мэтийн юм чинь одоо нэг хүндрэлтний санаас аваад багтахгүй байгаа зү. Гэтэл монголчуудын санаанд багтсан байж тээ. Багтсан тийм. Манайхан ч бол энэ багтахаар байхгүй энэ саж венддаг нөгөө нэг залсан гэдэг тэр нөгөө 10 боёд ном биш нөгөө хорчончин дээр байдаг штэ. Юу хорчончин дээр би хаанаас уншсан юунаас уншсан өөрөө нөгөө багшаа залаад уулзахтаа багшаагаа сориод хувилгаанаар хот байгуулцдаг. Тэгсэн чинь багш нь энэ хувилгаанаар намайг сорихын тулд хувилгаанаар хот байгуулж гэж мэдэнгүүтээ цэцэг шидчихдэг. Тэнгүү тэр хот нь түр зур юм биш бүр болоод хувиршдаг. Тэнгүү тэрийг ланжин хувилгаан хот гэж нэрлэлчихсэн гэдэг түүхэнд байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ч Монголын хаад өөртөө ичдтэй байсан байгаа байхгүй юу. Тэгээд хэн илүү ичдтэй вэ гэдэг юмар уралдаж ирсэн улсууд чинь мял богдын энэ түүхийг бол ойрхон байх юм байгаа шүү дээ. Тэр эрдэмтэн тэр ичдтэй улсууд чинь. Тэгээ энэний 3 дахь үеийн гармаа болоо мөнх хааны багш болж ирдэг үлээ те. Тэгээ энэ Монголд бол маш гайхамшигтай дэлгэрсэн гэдэг чинь ерөөсө чэйжэр нь уншдаг хүмүүс бэлэг танхаа хүмүүс олон байсан гэдэг байхгүй юм болоо гэдэг. Тэгэхээр ч одоо бол мял богдлол дэлхийд дахинд бол энэ амтар нь бол зөндөө сайхан төгж ингэж явж байгаа юм лээ. Тэгэхээр зэрэг бид нар одоо энэ хүндрэлтний ч одоо энэ хөгжилд манлайлах нь шүү дээ. Араас нь бид нар дагаад явах биш. Өнөөдөр энэ физикийн шинжилгээ ухаан чинь тэр атомын юмгаа задлаад ингэж байгаа бол бид нар энэ юмар нь хөгжиж ирсэн. Энэ учраас л нэг мэдэх юм бол бид нарт авьяас нь ойрхон байгаа. Нэгдүгээрт. Тэгээд өнөөдөр тэр 10 дугаар богд миний дараагийн дур шашин номыг агуу ихэд дэлгэрүүлнэ гэсэн байгаа шүү дээ, тий. 9 дугаар богд өөрөө. Миний 10 дахь дур Монгол хүмүүжтөрөд Монголда Монгол хүн болж төрөөд шашин номыг агуу ихэд дэлгэрүүлнэ гэдэг ялжчихсан. 8 дугаар богд болохоор зэрэг таал төгсний дараа туул ажилтны тонол богдон залаатавтай холгон жилийг үзнэ гэдэг. Ингээд яасан тэр ёсоор бид нар ингээ хүлээлттэй байж байгаад туул ажилтны богдон залсан. Тэгээ одоо энэ хувьтай холгон жилийг үзнэ гэдэг нь 2020 оны наан бид нар энэ учрыг олоод холгон жил нь хийзээ. 20 он. Яаж босох вэ? Мэдхгүй. 20 он цаг сайхан болох нэлээ тэрнээс наан яхан нэлээгээд би төвхөн идэд байж хахад одоо нэг хурдан гişэн даваасран байна штэ. Тий. Тэр очиод ярьж байхдаа хүртэлтэйгээ ярьжсэн. 20 онд л ингэж л шүлгээд яриад байсан байхгүй. За мэдхгүй л энэ. За харж лээ сайхан бэлэгдэм бэрэлтэй л үгүй. 20 он байгаас л гэж бодож байна. Яагаад гэвэл ингэж байгаа байхгүй. Энэ Нострадамсын зөвгөнлийг судалсан хүмүүс 2035 он гэхэд манай гариг дээр Амар амгалангийн алтан зүүн аль хэдийн тогтсон байна гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр чи зэрэг 20 онд эхлэн байж болно да. Эхлэл маш амархан шүү дээ. Бид нар өнөөдөр юуны төлөө ууг нь амархан л нөгөө цэгээ уруу үзлээсээ л яачих юм бол өнөөдөр хувьсгачаа тэгэлж чадах юм бол тэгэл тий. Одоо тэр Tesla л гэдэг шүү дээ. Тэр агуу их олон нээлттэй хийсэн энэ хүн чинь нэг хэлсэн ярилцсан байлаа шүү дээ. Миний батлагыг хүсдэг нэг зүйл бол
энэ дэлхийн бүх хүн төрлөختөн. Гэхдээ боломжгүй л дээ гэж байгаа байхгүй юу? Бүгдээрээ Будда, Зарастр, Иесус болох зорилго нь тийм байх юм аа гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бүгдээрээ зорилго нь Буддатай адил болно л гэдэг зорилгыг өмнө нь тавьчих юм бол тий. А монголчууд яг тэгсэн шүү дээ. Бүгдээрээ Буддатай адил болно л гэж яваад 1911 онд 100% буддистууд тэр манжийн дардлаас Монгол орноо авч тэр тусгаар тогтолцоо байгуулсан л гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр зорилго нь бурхан адил буюу тийм хижтийг олно гэдэг зорилготой. Тэр ичдийг олохын тулд яах вэ гэхлээрсэн зэрэг тэр ичдийг олохын тулд дарга нь гол нь хамаг амтныг аварч иж би хамаг амтныг аврахын төлөө гэж өөрийгөө зориулж иж тэрний араас нөгөө нэг би гэдэг энэ би чинь байхгүй болоод нөгөө хоосон шинээр ороод тэгээд нөгөө юу гэдэг аахгүй тэр ичд гэдэг дээрс нь орчдөг. Тэгэхлээрсэн зэрэг бүгдээрээ би хамгийн аварна гэдэг зорилгоо өмнө тавьчихад тэрний үр дүнд өөрөө юу гайхамшигтай ичдийг олчих гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ зорилго л ирчих юм бол энэ зөв зорилго дээр буюу зөв үзэл дээр буюу 10 цагаан буян дээр энэ зөв үзэл гэдэг шиг байхгүй юу? Агуу үзэл гүн үзэл гэж яддаг байхгүй юу? Агуу үзэл гэдэг нь юу гэхээр жачимбын даваа, савмын даваа гэж яддаг. Агуу үзэл гэдэг нь юу гэхээр жанчивчийн байдаг байхгүй юу? Жанчивсэн гэдэг маань би хамгийн аварна гэдэг үгс. Энэ их зовлонтой амьд байна. Энэ зовлонтой амьд чинь гол нь энээсээ бол зовоод байдаг юм байна. Энээсээ бол зовдөг юм чинь энийг нарилгаж яаж энэ зовлонгийн амьдтайг аварна те. Одоо таны төрөнөөс хойш яриад байдаг юм чинь те. Би өөрөө л амгалан байвал болчихно. Тэгтэл би энэнийг даралгүйгээр би энийг амьтныг авахгүй шүү дээ. Би энэ хүсэл тушаал энэ мунхаан дараад энэ буруу үсгийн нүглээс ангижирч өгч тэгээ ингэж ангижирт юм а гэдгийг маа зааж өгч тэгжүүл энэ амьтныг авах байхгүй. Тэгэхээр чиглээд өөрийгөө л боловсруулах сууна гэдэг чинь л байхгүй. Тэгэл өөрийнхөө боловсруулаад сууж байдлаа ангийн аврагны хүүхдүүд маань дагна. Тий. Тэгээ өөрийгөө боловсруулаад сууж байдлах хоосон чинэр гэдэг юм өөрөө л олцгол тэгэл. Заавалчгүй энэ цаана үгээгүй хоосон амтан үлдсэн тэгэл өнөөдөр 1000 өдийн олон бурхад яаж урхан болсон байх вэ? Тэгэхээр зэрэг гол нь тэр сэтгэлээ өөрөө л тэр сэтгэлээд явах хастал ингээл тэглээл ном дээр өөрөө ингээл гой гоёор байдаг байхгүй. За нэг иймэрхүү юм дээр мөнгө надад яваад байгаа. Харин тийм байна. Одоо энийг л их гоё болгомоор юм бэ, тийм их гоё болгож